За юу яцгаан Rusty байна. За өнөөдөр хэдүүлээ The Last of Us 2 дугаар бүлгийн эхний ангийн талаар товчхон ярилцъя гэж бодож байна. За товчхон гэж хэлж байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр эхний анги бол шууд яриандаа орчих. Эхний анги бол 2 дугаар улирлын 2 дугаар бүлгийн суурийг тавьсан анги байлаа гэж бодож байна. За Abby орж ирж байна. Abby-гийн учир битүүлэг орж ирж байгаа шалтгаан нь юу байж болох вэ? Цаашаа юу болж болох вэ? Энэ дүр ямар учиртай вэ? Яагаад Joel Miller-ыг тэг ингээ үзий ядаж ингээд байгаа вэ гэдэг сонирхолтой суурь тавьж байгаа. Тэр хооронд 5 жил өнгөрсөн гэдгийг харуулж байгаа. Тэр 5 жилийн хугацаанд хин хоёрын хооронд Ellie Joel хоёрын хооронд тэр нөгөө нэг Jackson гэдэг community байгаа тийм ээ. Тэнд яг юу нь болохоо болчихв. Тийм ээ. Яагаад тэр зүгээр л яг өсвөр насны хүүхэд гэдэг утгаараа юм уу те. Тэрнээс цаагаараа нэг юм тойрон утгаараа хоорондын нэг юм хүндүй зүйл юу байна вэ гэдгийг харуулж байгаа. За Ellie маань зөндөө том босныг харуулж байна. За Ellie маань тийч хамгийн сайн эзэн Dina байгаа. Dina-гийн дүрд Isabella Merced тогсон. Dina-гийн дүрийг бол үнэхээр гоё гаргаж байгаа санагдсан. Young Mizuno Jacob-ийн дүр тогсон. Young Mizuno-г манай хэд юун дээр үзсэн баг. Beef цуврал дээрээс үзсэн баг гэж бодож байна. Young Mizuno маань үнэхээр cool байгаа. Тэгээд шин дөрүүдийн сууруудаа тавиад мэдээж Tommy хин хоёрын хоорондын харилцаа юу байж болох вэ те хин Joel хоёрын хооронд за тэгээд иймэрхүү зүйлүүдийг суурийн тавьсан яг плот буюу өнгийн үйл явдал талаасаа сүртэй юм болоогүй маш олон юмны суурийг тавьсан тэгээ мэдээж акшн хэсэгтээ хоррор хэсэгтээ кликрүүд дээр ранрууд нэмж орж ирсэн ранрууд нь нэмж орж ирсэн жоохон өмнөх сизон дээр бас байсан л да тэгээ одоо энэ дээр тэрийг илүү фокус өгөх бах за тэгээ тоглоомтой ойролцоогоо мэдрэмж өгсөн зүйлүүдээс байсан одоо жишээ нь Dina тэр хоёр тэр супермаркет дотор ороод ингээ явж хахад юуны шил пивний шил хардаг ч юм уу те видео тоглоомд тоглож ирсэн хүмүүс бол ингээд энэ тэнд явж хахад пивний шилнүүд тэгээ топинууд байдаг те тэрүүгээр ингэж юу нөхдүүдийг зохиж анхаарлын татдаг ч юм ийшин шидэж анхаарлын татгтай эсвэл зарим хүн гараад энэ алдаг ч юм уу те ийм зүйлүүд байдаг. За тоглоомн дээр мэдээж зүүж очиж нутгалж алдаг болохоор тэр хоёрын нэг ингэж жоок мок хийж байгаа те мэдээж өсвөр насны нөхдүүд гэдэг ч юм уу. Тэр юмнууд зөөлүүд нь яг энэ дөрүүдийнхаа атмосферууд нь бол айгу дөрүүдийнхаа эргэн тойр дөрүүдээ хөгжүүлсэн дөрүүдийнхаа хөгжүүлэлтийн эргэн тойрондох уур амьсгал буюу атмосфер нь их гоё байсан. Тэгээд хэдүүлэр юу явахт ингэж явна. Бүх эпизод бүх анги дээр ревю хийн. Бүх ангийг юун дээр Red Rock Castle ресторанд бол хамт үзэсгэж байгаа. Нэгд өдөр хүүхдийн парк буюу үндэсний соёл амралтын хүрээлэнд байрладаг цайз байдаг шүү дээ. Тэр дотор нэг давхрт нэдэг Red Rock Castle ресторанд бол нэгд өдөр болгонд 730 минутаас цуглаж үзэж байгаа шүү. Тэгээд Red Rock Castle-ийн хамт олондоо баярлаа гэж хэлмээр албасаар дэмжиж ажиллаж байгаа The Last of Us цувралын энэхүү одоо ревю гэдэг бас ивенттэй ажиллаж байгаа 77 44 91 гэсэн дугаараар та бүхэн захиалга өгөх боломжтой мэдээлэл авах бас боломжтой байгаа шүү. Тэгээд Red Rock Castle дээр бүгдээрээ 7 цаг 30 минутаас нэгд өдөр болгонд 7 цаг 30 минутаас шинэ ангиудаа цуглаж үзэж байгаа. Маш гоо өндөр нэгтралтай чанартайгаар гоё дууралтайгаар ингээд үзэж байгаа. Дээрээс нь үзрийнхээ өмнө гоё тоглоомнууд урамшуулалтай шагналтай тоглоом идэвхжүүлэлтүүд бас одоо явж байгаа. Гоё хилцүүлэг маань мэдээж болно. Тэгээд тэнцэнс тайд маань гоё уух юм аваад хоолоо аваад ингээд сайхан үзцгийх юм боломж бол байж байгаа шүү. Ямар нэг үн төлбөр такс байхгүй. За тэгээд тийм учраас хэдүүлээ тэнцэнээгоо цуглаад ингээд үзээд явна. За үргэлжлүүлээд бүх ангиудаа хамт одоо Red Rock дээр үзээд Red Rock Castle дээр үзээд шагнал урамшуулаад аваад ингээд яриад явна бүх эпизодуудаа ревю хийгээд бол явна. Яг өнөөдрийн эпизод бол жоохон орой гарч байгааг бол ойлгож ин ревю. Гэхдээ дараагийн дугаарууд арай их гарна. Гэхдээ тэднэр дээр ярихдаа би нэг зүйлийг хамгийн түрүүнд анхааруулъя гэж бодож байна. Юу гэхээр хэдүүлээ тоглоомноос спойлер ярихгүй. Ерөөсөө тоглоомноос спойлер ярихгүй. Би тоглоом 2-ыг тоглоо явж байгаа, 1-ийг тоглож дуусгасан. Гэхдээ тэр нь point нь биш. Ерөөсөө гол юм юу юм гэхээр энэ дэлгэцийн бүтээлийг яг дэлгэцийн бүтээлээр хүлээж авч за энэнд нь юу нь таалагдав энэ дээр нь юу нь явж гин юм ямар гоё байвтай юу нь юу болов ямар деталь байв гэдгээр нь явна. Тоглоомтой холбоотой юм ярих юм бол 100% спойлергүй болсон хонин юм ярина гэсэн үг. Одоо жишээ нь season 1 болон 1-р тоглоом 2-ыг ярихад асуудалгүй гэсэн үг. Жишээг одоо ингээд ихний анги дээр тоглоомны эхний хэдэн цагт гарч байгаа зүйл гарсан боловч дэлгэцийн бүтээлд зориулаад за тоглоомны зохиолч найруулагч Neil Druckmann тэгээ season 1 дээр мэдээж өмцсөн зохиолчоор ажилласан Neil Druckmann-тай бас хамтарсан л да. Ажилласан Craig Mazin те Chernobyl-ыг бичсэн мань хоёр бол юуг тоглоом гэдэг чинь өөр. Тэгээ бид нар ингээд дүрээр ингээд дамжуулж явж байгаа. Дэлгэцийн бүтээл бид нар заавал нэг дүрийг дагах шаардлагагүй. Тэр ертөнцийг тэлэх ёстой. Өөр олон өнцгүүдийг харуулах гэдэг ч юм уу олон өөр зүйлүүд байгаа. Дэлгэцийн бүтээлийн найруулга өрнөл дээр
бас одоо өөрөөр өрөх тийм ээ энэ үйл явдал энд болоод тоглоомн дээр дараа нь энийг ингэж олж авч мэдсэн байхад дэлгэцийн бүтээл дээр энийг нь босон учраас юм болж байгаа гэж өөрчилж харуулах хүртэл нөхцөл зөндөө байдаг. Тийм учраас ердөөсөө яг 2 дугаар тоглоомыг бол ерөөсөө ярихгүй 1-р тоглоом болно. Окей. 2 дугаар тоглоом дээр бүр үнэхээр 100% бүр ингэж болоод өнгөрчихсөн. Тэ цуврал дээр ямар нэг байдлаар ингээ гараад өнгөрсөн дараагийн юмнуудад үйл явдалд ямар ч хамаагүй болсон хойно л тэрийг ярина гэж бодож байна. Би одоо The Last of Us 2-ын талаар үнэхээр юу ч спойлдуулаагүй байж итэл Last of Us 2 Extreme дээр тоглоод эхлэхээс ганцхан цагийн өмнө инсталдаад сууж байхдаа ярьж хахад нэг хүн зүгээр ингэсэн гэд комент бичээ сууж байгаа байхгүй. Тэгэл спойлдуулч амар тэнэг амар харамсалтай би тэрийг мэдгүй тоглоод стрим дээр ингээ явсан бол ямар гоё байхсан. Тэгээд сая жишээ нь ингээд бас шинэ эпизод дээр үзээд явж хадал тэнцээ ингээд энэ ингээд ийм төгсөлд нь ингэдэж шít гээд би ойлгохгүй байхгүй яагаад заавал хүмүүст ингээд мэдгээ гайхуулах гэдэг юм уу эсвэл яг заавал гайхуулах гэж тэхгүй л байх л та зүгээр санаандгүй юм байх гэхдээ яагаад тэрэн дээр контролтой байл та эн чинь бүгдээрээ ингээд гоё хамт юм үзээд хамт хуваалцаад тийм ээ уур амьсгал гоё бүрдүүлээд ингээд гоё хамт мэдрээд яриад явмаар байгаа. Тэгээд мэдээж source material байгаа тийм ээ одоо комик вэ нүү ном байна уу телевизэн зурлал ремейк юу байдгийг тийм энэ нөхцөлд видео тоглоом тэрийг үзсэн мэдсэн харсан мэдэрсэн байж бололгүй яг тэрийг яг нөхцөлтөнд тааруулаад ярьж болно тэр чин гоё тийм гэхдээ мэдрэмжтэй байгаа ч гэж хүмүүсийг хүсмээр байна бусдыгаа хүндлээсэ гэж хүсмээр байна мэдээж өөртөө тэрийг үзэж байгаа мэдэрж байгаа анх уншиж харсан сонссон үедээ спойлдуулахыг хүсэхгүй байх байсан баг. Тэгэхээр энэ цувралыг хэдүүлээ одоо 7-7 хоног үргэлжлүүлээ дараагийн 6-7 хоног ингээд ярих учраас бусдаа хүндэлтэй хандаарай. Бити спойл хийгээрэй гэж хүсмээр байна. Би ч тэрэн дээр маш ач холбогдол өөрөө өгж байгаа. Тэгээд одоо Abby-гийн дүр байгаа. За нэг сонирхолтой юм гэх юм бол Abby-гийн дүрийн кастинг дээр хүмүүс нэлээд юутай байгаад байгаа эргэлзээтэй байгаад байгаа. Би бол нэг ч эргэлзээгүй байв. Ерөөсөө нэг ч эргэлзээ байхгүй. Caitlin Dever бол маш авьяастай жүжигчин, маш мундаг жүжигчин. Одоо цагийн гарч ирж байгаа залуу жүжигчин дунд бол одоо хамгийн авьяаслаг ийм мундаг жүжигчдийн нэг байгаа. Тэгвэл тэд нар дундаа нэг юм супер од болгоогүй нөхгүй. Одоо Anya Taylor-Joy, Florence Pugh мó, Hailee Steinfeld эднэртэй нэг үе байхгүй юу? Том Холланд тийм ер нь энэ нөхдүүдтэй нэг үеийн жүжигчин маань хүн бол 2013 онд Шанчигийн найруулагч Destin Daniel Cretton-ы 2013 онд гарсан Short Term 12 гээд маш сайн үнэхээр сайн кино байдаг. Тэр кинон дээр бол айгүй мундаг дүрийг бол бүтээжсэн байдаг. За тэр дүрийг мундаг бүтээжсэн байдаг. Тэр кинон дээр ер нь тогсон хүн болго ирээдүй супер од болсон доо Brie Larson байт юм уу хин байд юм уу эсвэл одоо Lakeith Stanfield гих мэттэй олон мөн жүжигчд бол дараа нь одууд болсон. За ингээд Caitlin Dever бол тэрнээс хойш Detroit гэх кинонд тоглосон, Beautiful Boy тоглосон, Timothée Chalamet, Booksmart кинонд бол одоо гол дүр тоглож Beanie Feldstein гээд Jonah Hill-ийн дүү те тэр хоёрын энэ teenager sex comedy кино бол үнэхээр гоё comedy кино байсан. За ингээд үргэлжлээд бол олон кинонуудад тоглоо явж байгаа. Одоо юун дээр бол Last of Us дээр Abby-гийн дүрд бол орж ирж байгаа. Үнэхээр мундаг жүжигчин. Би бол жүжигчний чадварт нь үнэхээр эргэлзэхгүй байна. Гэхдээ хүмүүс бол яг уу Abby чин тоглоом дээр юм танк шиг нөхөр штэ. Амар би хаатай те. Тэгээд тийм байсангүй гэдэг гомдол байгаа. Тэгээ би ингээд харж байхад бол Last of Us 2 гарч байхад Abby-г ийм биетэй эмэгтэй хүн гэж юу байсан юм эсэ ингээд баах юм явсан юм байна. За одоо болохоор ингээд тэр ийм биетэй биш байна гэдэг айгу ядаргаатай. Тэгээ Элли дээр ч гэсэн Bella Ramsey ингээ адилхан биш үү? Адилхан байх нь team том point биш мэдээж plus point тийм үү. Гэхдээ team том одоо юу нь бол биш шүү дээ. Голж байна ш. Одоо чинь би Fantastic Four дээр ирж байгаа. Pedro Pascal ерөөсөө нэг юм Reed Richards санагдахгүй байна гэсэн нь сая би трейлер reaction дээр ярихаа марчиж. Саяны анхны бүрийн хэмжээний трейлер дээр үсгээд арай гайгүй санагдаж байна. Pedro Pascal, Reed Richards шиг. Өмнөхдөр ерөөсөө тийг санагдахгүйсэн. Гэхдээ тэр чинь царай зүсэндээ биш юм харизман ч юм уу, характер нь ч юм уу тийм зүйл нь байгаа хгүй. Тэгэхээр одоо Bella Ramsey бол надаа ерөөсөө л яг Ellie болчиход байгаа. Тоглоомны Ellie-гээс өөр. Тэгээ Abby Ashley Johnson жүжигчин дуу оруулдаг. Тэгээд тэр чинь CGI дүр тийм ээ компьютерийн тоглоомны дүр. Тэр бол шал өөр дүр ч байх одоо харагдах байдлаасаа өөр энэ дээр харагдах байдал өөр. Гэхдээ дүрийн хувьд ч гэсэн агуулгын хувьд бас тодорхой хэмжээний өөр байх, эрхэнж байгаа, үүргэнж байгаа тэр сул одоо өөх орон зайн байх хэрэгтэй гэж би бодож байгаа. Угаасаа энэ чинь adaptation шүү дээ тий одоо сэдвлэж авч хийж байгаа чинь өөр medium би өөр формат тийм ээ дэлгэцийн бүтээл тоглоом болвол ингээд engaging одоо interactive бүтээл тийм ээ. Тэр тэрний ялгаа бол маш их байгаа. Зүгээр
юуг бол ойлгож байна. Баквахын point-ыг бас ойлгож байгаа. Тэрийг үгүйсгэж болохгүй. Мань хүн баквахын зөвхөн харагтаасаа гадна одоо тоглоом эхлэхэд те тэр бол нэг сүртэй спойлер бол биш. Тоглоом эхлэхэд зүгээр айбигаар явхад мань хүн чинь зүгээр тэр ронруудыг зодж байгаа шүү дээ. Зүгээр ингээд жишээ нь бид нар Жоолер эсвэл одоо хинээр Элигээр явхад яадаг вүлээ те. Тэгэхэд хэн болвол айби бол зүгээр ингээд бултаж мултаж байгаа зодож модож тохиолдож тарих мэрхийн бацаж мэдэж байгаа. Тим ингээд юм биеийн хүчээр ингээд ямиг шийдэх гараа байхгүй. Тэгэхээр тэрийг мэдрүүлж чадвал гэдэг байна. Тэрийг мэдрүүлж чадгал юм бол заавал Кейтлин дээр өөрөө байх гэдэг шаардлага байхгүй. Тэрийг үнэмшилтэйгээр л хийж мэдрүүлж чадчихлаа л тэгэл болоо. Яг ерөөсө тэргүүгээр оруулах юм бол яг жоохон сонирхолтой байх бах. Асуултын тэмдэг үлдэх бах гэхдээ яг орлууллаа гэхэд яг тийм одоо супер нөгөө хүчээр шийдэг биш байлагт характер нь тэрийг сэтгэл зүйн хүчээр шийдэх байдаг ч юм уу юу гэдэг чинь тийм байж магадгүй хэн мэдгүй тэрийг харъя. Тэрийг бас үзүүлж чадахгүй бол асуултын тэмдэг болох нь ойлгомжтой. Жүжигчний хувьд за нэгдүгээр Кейтлин дээр мундаг. Гэхдээ Кейтлин дээр биш юм аа. За бүр үнэхээр бакун тоглоулаа гэж бодъё тийм ээ. Бак эсвэл одоо юу гэдэг бакрах хүсэлтэй жүжигчин эмхтэй тоглоулаа гэж бодъё л доо. Тэнгүүт яг үүндээ сонголт айгу цөөхөн. Би бол байж болох хамгийн сонирхолтой сонголтыг бол Katie O'Brien байж болох байсан гэж бол бодож ин. Katie O'Brien-ийн хувьд бол үнэхээр кул жүжигчин, маш сайн жүжигчин. Тэгээ өөрөө бас юу би хамгаалах урлагаар хичээлдэг, боди билдингээр бас хичээлдэг ийм амар биетэй ийм одоо жүжигчин болол байж байгаа. Тэгэхээр Katie O'Brien тоглож бол болох байсан баг. Гэхдээ насны зөрүү хэд болчих байсан баг. Katie O'Brien-ийн хувьд одоо 35 6 хүрж байгаа. Энд чинь яг уу Abby хинээс ихчилтэй, Ellie-гээс ихчилтэй. Гэхдээ Katie O'Brien арай жоохон насны зөрүү их болчих байсан баг гэж бол бодож ин зөрүүний үед ач холбогдлын үед. Нэгдүгээр хоёрдугаар тэр үед кастинг хийж бас юу яагааг бах. Process юмд дунд нь амжаагүй. За Katie O'Brien-ийн хувьд бол одоо Love Lies Bleeding гэж кино тоглоод амар том одоо анхаарал бол татаж те хүмүүст айгу хөрсөн. За Manuny хувьд бол The Mandalorian дээр бас 2 3 дугаар сизон дээр тоглоод бас нэлээд хүмүүс танигдсан юм жүжигчин байгаа. Тэгээ Katie O'Brien байсан бол бас тэр нөгөө ийм супер биетэй гэдэг зүг нь бол бас харуулангаа жүжигчин сайн жүжигчин байж болох байж. Гэхдээ Кейтлин Дэвид бол яг хэдийгээр тийм сүртэй биетэй биш ч гэсэн юугаар бол жүжигчний чанараар бол илүү гар нөхөс дутхгүй гэж бодож байна Katie O'Brien-аас тийм. За ийм сэтгэлдэлтэй байна. Яг уу тэнцээ нарийн ширийн үйл явдлууд гэх юм бол за тэр хин юу орж ирсэн гоё, сэтгэл зүйч орж ирсэн гоё байсан. Сэтгэл зүйчтэй сцен тэр жигээрээ гоё байсан. Педро Паскал тэр хэсэгтээ зүгээр нэг ингээ од болоод байгаа. Учраас бүх юмн дээр гараад байгаа да биш юм аа. Тэгээ энэ хүн жүжигчин чинь үнэхээр мундаг жүжигчин юм аа гэдгээ сануулсан тийм сцен байсан гэж болол би бодож байна. Одоо зарим нэг хүмүүс Педро Паскалаас залхаад байгаа юм. Тэгээ одоо ингээд Last of Us явж байна. Тэгээ Fantastic Four явж байна. Тэгсэн чинь сая одоо Star Wars-ийн The Mandalorian and Grogu гэх шинэ киноныхоо одоо юг зарлаад ингээд мэдээлүүд нь явж байна. Тэнгүүт нэг хүмүүс Педро ингээд хаасаг байгаа юм шиг санагдаад бас тийм зүйл мэдээж байгаа. Гэхдээ сайн одоо юу яах юм бол бодоод анзаараад ингээд үзэх юм бол Педро Паскал үнэхээр мундаг жүжигчин, үнэхээр каризматай хүн учраас карьер нь гоё явж байгаа. Тэг гоё явж байгаад нь би бас баярлж байгаа хүмүүсийн нэг байгаа шүү. Тэг манай тэрийг бас хэрвээ тэгж бодож анзаарч одоо сэтгэл төрсэн бол анзаараарай гэж хэлмээр байна. Үгүй бол good. Тий ийм ба. За тэгээд манай хэд манаас яг 1-р эпизодтой холбоотой санал сэтгэлдүүдэд хуваалцаар 1-р эпизодын төгсөлд бол олон сонирхолтой зүйлүүдийн ойлголтуудыг өгсөн. За Abby болон Abby-гийн тэр crew яг юу болоод байгаа, яг яагаад явж байгаа. Тэгээд тэр Jackson Wyoming-д дөхөөд ирчихэж байгаа. За тэгээд Bella гэнэ хин Эли Дина хоёрын харилцаа юу болох уу те. Тэгээд Элихийн хоёрын Joel хоёрын харилцаа юу болох уу? Tommy тэнцээ юу болж байна те. Тэгээд тэнцээ тэр нэг юм дугуйшрээний хурал мурал хийж байгаанаас гоё те хөөрхөн те. Амар serious те. Тэр нь ч зөвл байх л та. Тэгээд тэр нөгөө нэг юуны талаар бас те тэр нөгөө нэг хотод нь ингээд нөгөө мөгөнц рүү ургаад ирж байгаа шүү дээ төгсгөлд нь тэр бас их сонирхолтой байсан. Тэгэхээр тэр юуны суур болох нь гэдэг сонирхолтой байна. Тэгээ би бол одоо ревюуд хийхдээ дараагийн анги дээр тоглоомн дээр ийм юм гардаг болохоор ингэх болоод их болоо гэж болол ердөөсөө ярихгүй таамаг талаас нь ч тэгж ярихгүй зөвхөн болоод өнгөрснөөс гадна таамаг талаас нь ч тэгж ярихгүй айл болгох за деталь холбож одоо саяны жишээ нь тэр нөгөө шилмэл гэдэг ч юм уу тийм деталууд бол ярьж болно. Яваанд нь түрүүн дахиад давтаад хэлчих сүлийн удаа 100% болоод өнгөрсөн юмн дээр л хэр өөрчсөн үгүй тэрнийх нь ач холбогдол юмыг ярих гэж байна гэж бодож байна. За тэгээд нэгд өдөр болгонд 730-аас юун дээр хүүхдийн паркийн цайз дотор байдаг нэг давхарт нь байдаг Red Rock Castle ресторан дээр 730 минутаас цуглаж үдэж байгаа шүү. Манай хэд ирж
үзээрээ хамт үзцгээгээрээ тэгээд ямар нэг такс төлбөр байхгүй шүү. Тэгэхээр маш гоё ингээд уур амьсгалтайгаар гуйж байгаа. Ирсэн хүмүүс маань бас их сэтгэл өндөр байсан. Дараа дараагийн удаа эзэн ирнэ гэж бас хэлсэн. За тэгээд тэр хэд маань амналтанд өөрөө дээр хүрээрэ гэдэг байхгүй. Тэгээ тэр хэд маань бас ингээ бас олуулаа ингээд бас туртай бүтээлүүдээс үзэж байгаагүй байна. Гуур амьсгалтай үзбэс гоё байдгийм байна гэд зарим нь хэлж ирсэн. Тэгээ өмнөх үйл ажиллагаанд ч гэсэн ирж исэн хүмүүс бас мэдээж харагдсан. Тэгээ тийм учраас таад маань ирээрээ санаа сэтгэлдүүдтэй хуваалцаарай. 77 44 91 гэсэн дугаараар Red Rock Castle Restaurant-тай холбогдож мэдээлэл авах бол боломжтой байгаа шүү. Тэгээд энэ ажлыг энэ хүрээнд бас үзүрийг хийх боломжтой болгосон. Үйл ажиллагаа хийх боломжтой. Энэ контентыг хүртэл доктортой явуулахад одоо гол хувь нэмэр оруулж байгаа Red Rock Castle-ийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Pop culture хүрээнд, урлагийн хүрээнд за тэгээ бид нар шигийн pop culture фэн хүмүүсийн хувьд бол энийг ажил болгоно гэдэг бол маш амаргүй ажил байдаг. Тэгээд тэрийг одоо дэмжиж ажиллана гэдэг бол бас ийм одоо урлаг тайртай за тэгээд бас ийм нээлттэй сэтгэлгээтэй ийм залуучууд руугаа чиглэсэн ийм гой зүйлүүд хийхийг хүсэж байгаа хүмүүс байдаг. За тэгээд тийм учраас маркетинг менежер Төвшин болон Red Rock Castle-ийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ хэдүүлээ нийт өдөр болгонд 730 минутаас уулзсан шүү. За тэгээд дараагаас нь хэдүүлээ эпизод болгон дээр бас ревю хийгээд явнаа. За мэдээж үйл ажиллагаа дээр ирэх боломжгүй цаг зав нь таарахгүй бас хөдөө гадаа байдаг, гадаа дотоод байдаг хүмүүс маань мэдээж байгаа. Та хэд маань ревю дээрээ хамт байгаарай, лайк дараарай, subscribe дараарай, санаа сэтгэлдүүдэд хуваалцаарай. Түрүүний спойлер гэсэн дүрмийг please дагаарай гэж хүсээр байна. Тэрнээс бүр хилээд байхад анхааруулад байхад улаанцаа юм спойлдоод ингэ явах юм бол шууд юун дээрээс channel дээрээс бан буюу одоо hide user хийгээд бан хийгээд явна шүү гэдгийг ойлгоорой. Facebook, Instagram-аас шууд бандаад явна шүү гэдгийг ойлгоорой. Тэрийг олон удаа анхааруулж байгаа санагдчих боловчлаарай. Гэхдээ тэхээс өөр арга алга дараагийн дугааруудаар л ингэж олон анхааруулахгүй. Гэтэ анхааруулна. Тий. За тэгээ хамт байсан бүгдээр нь баярлалаа. The Last of Us үнэхээр гоё явж байна. Тэгээд дараагийн ангиудаараа уулзцай нэг өдөр уулзцай. Баярлалаа баяртай.